Цөнгөс авс хоёрыг тийм бод идэггүй ш. Сайн уу guys, өнөөдөр залхуу бод хийнэ. За иймэрхүү залхуу бод хийх юм бол миний бичлэгийг үзээд хамт хийж сураарай. Махны машинаар эхлээд махаа ингэж хичээж махаа ингэж жижигэн болгодог иймэрхүү юугаар яана. За одоо би гурилаа зураад ээж гинэ. Гурил зурдаг ийм саванда ингэж зурж шүү. Тэгээ жоо давас хийгээрээ. Иймэрхүү бүлэхээ усанд ингээ хийшүү. Тэгээ жоохон хийшүү. Тэгээ халуусаар асах гэж болохгүй. Тэгээ хүүдэн ус бас болохгүй. Бүлэхээ ус болохгүй юу? Би зөндөө гурлаа дурсан. Яаж жаахан гар нь наалтаадсэн шин. Тэгээ зөндөө олон цаг өрсөн. Хэрвээ та нар гурлаа зурж чадахгүй бол ээж аавтайгаа гурлаа зураарай. Хэрвээ ах эгчээсээ бас туслаж аваарай. Би тийм гурилнууд зурж чадахгүй байгаа учраас ааваараа бас туслуулсан. Одоо гурлан дээрээ махаа тавина. Гурлаа нэмэхээ илтсэн учраас зөөлөн байхгүй бол цоорч шүү гурлан. Махаа гурлан дээрээ чигт тавьсан бол наш шиг адилхан оргоорой. Одоо энийг одоо зүрхийн хэлбэртэй болгочлоо. Гоё яагаад? Дүү маань надад туслах гад хүрээд ирлээ. Манай дүү маань туслах гэж та түүхийн махнуудыг идчих үү дээ.
залхуу буудаа 30 минут чигдээд бэлэн болчлоо. Амдрахаа харагдчих вэ шүү. Бүр эдмээр санагчлаа. Гой харагдчих байна. Одоо амсаж үзье. Oh, yes. Идэхэд амархан болгоод гоё. Ингээд жижигэн хэрчтэй шүү. Тэгээ гоё. Нэг их барьж амсаж үзье. Гоё юм байна. Би залхуу бууданда 10-аас 8-ыг өгчий. Гоё юмтай байна. Амлалтын өдрөөрөө өсөөд лайгаад ах юм бол миний бичлэгийг харж гоё хийгээрээ. Амдрахаа амтай байсан шүү. Гоё тушиж үзээрэй. Лайк дараа, subscribe дараарай. Эртэнэ зүдаа.